Сайн уу бүгдээрээ. Өнөөдрийн бичлэг юуны талаар байх вэ гэдгийг та нар гарчигнаас нь аль хэдийн уншсан байх. Гэхдээ би хэлье. Хүмүүсийн хамгийн их асуудаг скин керний талаар байх болно. Энэ бичлэг миний өдөр тутмын оруулдаг влогноос арай өөр. Би 5 хоног өөрийнхөө арьс арчилгааны өглөөний оройны рутиныг танилцуулахаас гадна 5 хоног 5 тийм арьсанд хэрэгтэй шинэ зүйл туршиж байгаа. За яг тавуулаа шинэ биш заяа. Зарим нь би угаасаа дандаа хэрэгэлдэг. Ямар бүтээгдэхүүн яг одоо ашиглаж байгааг харуулна. Өнгөрсөн влог дээр би Ruby Skin гэдэг зурлаа яваад скин кер бүтээгдэхүүнүүд авсан шүү. Тэр бүтээгдэхүүнүүдээ би одоо хэрэглээд явж байгаа. Тэгэхээр өнөөдөр day 1 нь шинээр нэг гэртээ хийж болох маск хамтдаа хийгээд би тэрийг туршиж үзэж байгаа. Би өртний ерөөсөө тэр маскыг хийж үзэж байгаагүй. Тэгэхээр энэ бичлэгтээ зориул. Та нар хэрэг мэдэх бол Glow with Ava гэдэг эмэгтэй байдаг. Тэгээд би тэр эмэгтэйгийн скин кер бичлэгнүүдийг юу үзэх дуртай байхгүй юу? Та нар мэдэхгүй бол тэр хүнийг бас дагаарай. Тэр хүний TikTok-оос будааны маскны талаар олж мэдсэн, туршиж үзнэ. Тэгээд та нартай хуваалцсан. Гоё яах юм бол та нар бас дагаж хийж үзээрэй. Тэгээд анхаарал хүлээх юм гэх юм бол би тийм мэрэгжлийн хүн биш. Энэ видеогоор би зөвхөн өөрийнхөө хийдэг зүйлүүд, өөрийнхөө ашиглаж байгаа бүтээгдэхүүнүүд, арьс арчилгааныхаа рутиныг танилцуулж байгаа. Бичлэгний эхний тип өглөөс ирээд бол зөвхөн усаар нүрээ угаадаг. Тонерээ түрхэл, серум эссензээ түрхэл, тосоо түрхэл, нарны тосоо түрхэл хүү байдлаар явдаг. Арьс арчилгааны одоо рутин бол маш энгийн. Анх удаа ингээд энэ Ruby Skin гэдэг спрей, маск, серум, тонер нэг брэндээс бүгдийг авч хэрэглэж үзэж байгаа гэдгээр нэрээ айгүй онцлогтой юм байна. 1 2 3 4 5 6 7 төрлийн бүтээгдэхүүн 160 дээр авсан. Нүрээ угаачаад альчуураараа арчичаад удаан хугацаанд ингээ юу ч төрөхгүй явах надад айгүй эвгүй мэдрэмж төрүүлээд идэх байхгүй юу. Газ ингээд угаасныхаа дараа юм шүшигч өстэй юм шиг санагдаад. Тэгээ тийм болохоор би энэ нүүрний мис спрей энтерт бол маш дуртай. Нүрээ угаачаад шууд спрей цацчдаг. Цаагаар явж хоолмол эргүүлж агаад буцаж ирээд скин кэрээ яг хийдэг ч юм уу тиймэрхүү. Тэгээд энэ спрей л надад бас таалагдсан гоё үнэртэй юм байлээ. Тэгээ би авснасаа хойш хэрэгжилж байгаа болохоор хэмжээ нь ингээд иймэрхүү байгаа. Арьсандаа ямар бүтээгдэхүүн хэрэгжилж байгаа вэ гэдгийг танилцуулъя. Дараа нь бүгдээрээ будааны маска хийгээд оройн арьс арчилгааны үеэрээ уулзъя. A few moments later. Би нүрээ угаацсан. Надад яг маск түрхдэг нөгөө Axmax тийм юм байхгүй байгаа болохоор би энийг ашиглана. Тэгэд энийг та нар юу гэдгийг мэдчихээн. Нөгөө илүүдл ус авдаг тосны. Би нэрс хэрэглээгүй энэ шившин. За нөгөө маск чинь энэ. Рэхийг авцсан уу? Ийм сормостой болохоор нүднийхээ тэнд бол нэг их хөргмөргүй байна. Тэнд тойл байгаа болохоор тийшээ харж байгаа шүү. За ийм л юм болох юм шиг байна. Уусаа бичлэг дээрээ тэгсэн нэг иймэрхүүл юм харагдаадсэн. За би эхлээд энийг хийчихэд дараа нь ярив. За би ямар ч хэлсэн нүүрэндээ маска ингээд түрхчээд ирлээ. Энэ маскыг хийхэд бол дэжгүй амархан байсан. Энэ будааг илүү дахиад их блендер дэх хэрэгтэй юм байна. Тэгвэл тавихад амархан болох байсан байх. Сайн блендер дээрээ энэ маскыг хийж үзэж байгаа бол энийг угаасны дараа айгу миний арьс айгу гоё зөөлхөн болох юм шиг санагдаад байна. Ингээд 20 минут байлгана. Будааных нь цавуулг нь ингээд миний нүрийг цавуудаад эрсмон ингээд хөдөлж чадахгүй. Тэгээд одоо явж угаалаа. Тэрийг авах гэж бараг 2 минут ингээд зөндөө юм боллоо. Тэгээ миний ус айгу сонинд дарагдсан байгаа. Саяны толгоонд зүдэг юм зүгээд
За одоо болохоор хадгалж авсан будааны шүүс байгаа штэ. Тонер болгоод нүүрэн дээрээ арчина. Энийг хүрэгчэнд хийсэн болохоор айгуу гоё хүүтэн. Энэ будааны шүүсээр тонер тавих бол айгуу амархан л юм байна. Тонер пайдаар ингээ маск тавиад байдаг шүү дээ. Тийм шиг л ингээ тавиад хахад энэ бол айгуу гоё refreshing гоё санагдаж байна. Nice. Хоёр дахь өдрийн та нартай хуваалцмаар байгаа зүйл юу вэ гэхээр мөсөөр нүрээ арчих. Би 10 жилээс хойш мөсөөр нүрээ арчиж агаад мөсөөр нүрээ арчихтаа юуг анхаарах вэ гэхээр шууд мөсөө арсандаа хүрэхээр арсыг чинь жоохон гимтээгээ дулаалгах магадaltaй байдаг учраас гадуур нь нэмгэн ийм алчуур юм уу эсвэл минийх шиг салфетик авч агаад тэгээд ороож жогоод арчиж өгнө. Арчихтаа болохоор нүур дээрээ жоохон ингэ дарж мараад эсвэл ингэ тойр хэлбэрээр зөөлөн эргүүлээд массаж хийж байгаа юм шиг нүдний эргэн тойронд бол жоохон болгоомжтой байх хэрэгтэй. Яг бол айгүй нэмгэн байдаг учраас арьсна. Нүрийг ерөнхийд нь бол гэрэлтүүлж өгнө. Нөхцөлтийг бол шууд алга болохгүй шүү дээ. Тийм үсэ байхгүй. Харагдах байдлыг нь бол багасгаж өгдөг гэсэн үг. Өглөө хавтцсан нүртээ сэрж мэрх юм бол тэр хавдрыг бууруулдаг. Хамгийн гол нь хийхэд маш амархан. Ямар ч мөнгө шаардлагагүй. Тэхийн нэмгэн бүр эмзэг арьстай хүмүүс мөсөр нүрээ арчаад дими ах ягдвал айгүй хурдан улааж мулаагаад гимтээчих магадaltaй учраас би сайн мэдгүй байна. Би өглөөс ирээд нэг л удаа мөсөр арчдаг. Олон удаа бас арчаад дими гэж бодож байна. Тэгээ одоо бүгдээрээ скин кеэр үргэлжлүүлье. За өнөөдөр 3 дахь өдөр болж байна. Арсанд хэрэгтэй шинэ зүйл туршиж үзэх 5 өдрийн 3 дахь өдөр нь. Өнөөдрийн туршиж байгаа юм болохоор шинэ зүйл биш заяа. Би угаасаа энийг дандаа хийдэг. Тэгээ та нарын бас ихэнх зөндөө асуудаг. За би нүрээ угаацсан. Энийг цацаатыг. Тэр нь юу юм гэхлээр гуаша ахгүй юу? Өнгөрсөн жилийн 11 сараас эхлээд гуаша хэрэглэж эхэлсэн байхгүй юу? Гуаша нь яг юунд хэрэгтэй юм бэ гэхээр нэгдүгээрт мэдээж одоо ингээ нүүрэндээ би чинь тэр чулуугаар ингээл хүрээл илэг массаж хийж байгаа шүү дээ. Тэр цусны эргэлтийг сайжруулна. Одоо хүний хаван бундлаа хавандаж мамдаж ирсэн байдаг шүү дээ. Тийм болвол гуаша хийчихэр мэдэгддэг. Хийсэн хийгээгүй ялгаатай байдаг. Булчин суллна. Ялангуяа одоо энэ яг энэ хүзүүний артал мартал ингээл нилээ хөшдөг болохоор би ингээд чулуугаараа ингээд нэх гоё болчтیں۔ Сэтгэл санаанд айгуу гоё тайвшрал өгөөд ингээд гоё тайвшруулж өгдөг. Биер нь айгуу дуртайхгүй. Оройн арьс арчилгааны үедээ хийгээд тэгээд унтдаг. Гуашаны тос гэж одоо нэг юм мөтгөн юм массажны тос хэрэгэлдэг болохоор оройны арьс арчилгаанд надад зүгээр санагдаад байдаг. Хүн тос болохоор жоохон өнгөтэй юм бэлээ. Нүүрэн дээр жоохон бор харагдаад идэв зөө. Тэгээд тийм болохоор бас орой хэрэглэснэн дээр гуашанд чинь бүр маш олон төрөл байдгийн бэлээ. Тэр бүгдийг ингээ уншихыг хүсвэл интернетээр дүүрэн байж байгаа. Тэгээд тэдрийг уншаарай. Тэгээд миний хэрэгэлдэг гуаша нь болохоор ийм хэлбэртэй гуаша байгаа. Нэг өнгөрсөн жилийн 11 сард гуаша хэрэглэж гисэн гэсэн шүү дээ. Тэгээд тэр үедээ би нэг гуаша яаж хэрэглэх вэ гэсэн YouTube дээр хэлэг байсан байхгүй айгу хэдэн сая үзэлттэй. Тэрийг үзээд ер нь ингэж хийд юм байна гэд ингээд movement-дүүдийн сураад тэгээд яг тэр шиг хийж байгаа. Одоо орой биш байгаа ч гэсэндээ би танарт яг гуаша хийхээс өмнө ямар арьс арчилгаа хийчээд тэгээд гуашаага хийдгээ үзүүлэе гэж бодлоо. Тонер би өглөө жимд явчаад ирсэн. Тэгээд манад халуун ус байхгүй байгаа. Ус халааж усанд орсон. Жимдэр ус байгаахгүй халуус. Гэтэ би зүгээр жимдэр усанд ормооргүй гэртээ ормоор санагдаад. Тэр нэг ичиж мэтсэндээ бишээ. Зүгээр
Жим дээр усан дорохын тулд чи айгүй их юм авч явах шаардлагатай болоод ингээд серумээ түрхцэн. Серумныхаа дээр би одоо тосоо түрхнэ. Миний чих ингээд улаацсан байгаа. Би гадуураа цамц өмссөн юм баггүй. Тэгээд цамцаа тайлах гээд энийг хүндээ ачлаа. За ингээд тосоо түрхцэн. Тэнгуудлаа би нүдний eye cream-ээ түрхээд. За одоо гуаша хийх массажны тосоогоо штэ тэрийг авлаа. 5 тусал надад хангалттай байдаг. Гарн дээр үлдсэн байгаа жоохон тосоогоо штэ тэрийг энэ гуашаага ингэчин. Гуашаага хэрэглэснийхаа дараа нүүр угаадаг савангаараа жоохныг авч ягаад энийг угаагаад хатаагаад тэгээ буцаагаад алт хийх хэрэгтэй. Угаахгүйгээр дахиж хэрэглэж юусаа болохгүй шүү. Тэгвэл нүүр мөрөн дээр муха батан гарна штэ. Хүзөөнөөсөө эхлэн одоо ингэж хичээд энэ дээр ингээд дараад ер нь анхлан хийж байгаа хүмүүс 5 удаа ингээд хахад болно. Бүх юмын 5 удаа. Удаад хийгээд эхлэхээр 8 болдог ч юм 10 болдог ч юм. Одоо дараагийнх нь энэ хүзүүний энэ хэсэг. Танад гэхдээ миний бичлэгнүүдээс ер нь харж исэн баха. Тэгээ намайг гуашаа хийж ихийг. Айгуу айхтар чанга биш ч гэсэндээ нүүртэйгээ харьцуул арай чанга ингээд арчдیں۔ Хүзүүг бол доошоо ингэж хийж болно, эсвэл дээшээ ингэж хийж болно. Харин нүрээ хийхдээ болохоор доошоо хийхгүй зөвхөн дандаа дээшээ хийнэ. Налуулж барьж байгаа дээшээ эрэхтэн ингэж босгоод ийшээгээ дарж өгч байгаа. Гуашаа яаж хийхээ сурсан тэр бичлэгээ доор үлдээчнэ. За тэр бол айгуу гоё яг дагаад хийхэд боломжтой. Ихэд дагаж хийгээл тэгэл өөрөө хийгээ сурчна. Энэ хүзөөний энэ харьс чинь бас хөрхөн зөөлхөн байгаа болохоор энийгээ бас хитрхи чанга биш. За тэгчээд би дараа нь яадаг вэ гэхээр ингээд нэг гоё хөнгөн болчдөг байхгүй энэ минийг ингээд массажлж чаар. Ирүүгээ. Тэгээ би танарт нүүрнийхээ ялгааг харуулна. Эхлээд энэ талаа би хийн. Тэнгууд энэ тал ингээд жоох өргөцсөн одоо юм шиг жоох иймэрхүүт болтогддог байхгүй. За тэгэхээр би ирүүгээ хийхдээ болохоор юуг анхаарах вэ гэхлээрээ дандаа гуашаага налуулж барина. Ерөөсөө ингэж барихгүй. Инхээр нөгөө арсыг чинь илүү гэмтээгээд идэг. Налуулаад гой зөөлхөн нүүрний арс учраас зөөлхөн хийх ёстой. Налуулаад босгоод. За одоо нэг одоо хамгийн чухал юм болохоор нүдний доотлын хэсгээ бүр маш аяахан. Тэгэхгүй бол эн чинь нөгөө амархан өвчлээд эмзэг хэсэг штэ нүрний. Тийм учраас хөнгөн дараад налуулж би нүднийхээ доотлолт болохоор энэ хэсгийг ашиглаж байна. Энд ингээ гоё цэгмэг байгаа шүү дээ. Тэрэн дээрээ ингээ дараад за тэгээд нүднийхээ энэ дээр зөөлхөн дарж хагаад за тэгээд тухай болохоор энэ дээрээ бас дарж байгаа дээшээгээ. Бүгднгийн зөвхөн дандаа дээшээгээ. За миний энтлийн нүүр ингээд болцсон. Та нарт өөр харагдаж байна уу? Миний энтлийн нүүр. Хараад. Тий ингээд өөр агаад тэгэхээр одоо нөгөө талыг нь адилхан болгох хэрэгтэй. Ерөөсөө яарахгүй гоё ингээд удаан бичлэг хийж байгаа учраас жоохон яарад. Тэгээд хамгийн сүүлд нь дунд. За одоо миний хоёр нүр адилхан болсон уу? Ёо нэрмэр хүрээд явчихлаа шүү. Ер нь бол миний саяны хийж байгаа basic нь зөндөө өөр юм байт юм билээ. Тэгэхээр та нар өөрсдөө сонирхож байгаа бол хайгаад үзээрэй. Самтай гуашаа энэ төр эд юм билээ. Тухайн ингээд гоо самж мамнаад. Тэгээд энэ бол бас хамгийн одоо basic баг хэлбэр нахаа. Тэгээд одоо би энийг энэ нүр угаагчаар за би нөгөөдхөр нугаана. Жоохныг авч агаад угаагаад арчаад тэгээд эндээ хийгээд савнда хийгээд 3 дахь өдрийн та нартай хуваалцъя гэж бодож исэн юм бол энэ байлаа. Өөрөөсөө бас гуашаа хийдэг зөндөө хүмүүс байдаг бах. Тэгэхээр миний хилээгүй яриаггүй юмнуудыг гуашааны талаар ийм гэд гоё бичээрэй. Бусадтайгаа тэгээд хуваалцаарай. Хай өнөөдөр day 4 нь би тэгээд нэг газар руу явах гээд өглөө ирсэн байж байна.
Ruby Skin-ийн exfoliating mask хэрэглэж үздэг юм л гэж бодож байна. Энэ болохоор яадаг маск ингээд тэгэхээр нөгөө шавран нүрний гуйжуулагч маск. Тэгээ би танаас энийг уншаад үзье. Арсыг нөхөн сэргээх олон хослоос бүрдсэн эрцээ баялаг цагаан шавран гуйж өгцөн арсыг гуйжуулж арсыг нөхөн сэргээж зөөлөн толгор болгон арсын дахь бохирдлыг гүн цэвэрлэн гэж байгаа байхгүй. Би тэгээд энийг хэрэглэж яагаад гэвэл миний энүүгээр ингээд жоохон арс ингээд хураашаад гуйжаад идэв. Тэгээд анх удаа хэрэглэх чинь энийг юус авснаасаа хойш хэрэглээгүй байгаа. Яагаад гэвэл 7 хоногт 2-оос 3 удаа хэрэглэнэ. 100% спиртгүй, сульфатгүй, парабен агуулаагүй, 100% веган, амтан дээр туршилт хийгээгүй төрлийн арсны тохиромжтой. Маскыг нүүрэндээ түрхэж тойрог хэлбэрээр 10-аас 15 минут массаж хийн, цэвэр усаар зайлж угаана. Энэ үрээд ахаар гоё тослог юм байна. Тэгээ нөгөө дотроо юм жижигхэн юмтэй. Тэр нь одоо бодол нөгөө буйсны юу байна. Нүднийхээ тэнд бол нэг хүргээд димийнх. Энэ хамар тэгээд энэ хэсэг. A few moments later. За нүрээ угаач ирлээ. Арс гоё зөөлхөн болсон байна. Угаахад нэг хэцүү биш юм байна. Зүгээр ингээд усаар янгууд шууд арилждаг. За тэгээд би одоо өглөөнийхөө арс арчилгааны рутиныг хийх чинь спрей цацсан. Би энэ спрейд тэгтээ айгуу дурлаад байгаа. За үүнийхэн дараа та нар мэдж байгаа тонер эдвэрхэн. Энийг нэрээ манай найз залуу бит хоёр хоёулаа хамт хэрэглэж байгаа шин. Эрэгтэй хүмүүс ч гэсэн бас хэрэглэж болно. Би өглөөс ирээд нэрээ мөсөөрөө арчсан байгаа. Мөсөөр арчих 10 жил дахад ээж хилээд тэгээд ээж хоёр хоёулаа мөсөөр арчдаг гэсэн. Бараг өдөр болгон мөсөөр арчдаг гэсэн ухаа. Надад энэ Ruby Skin-тэй нэг гоё энгийн санагдаж байна. Нэг тасаа түрхэтий зохны тасаа. За ингээд одоо би нарны тасаа түрхээд тэ болоо. Гарахад бэлэн болно. Зүгээр арсаа бэлдээд очиход болохын нэг зураг авалтанд оролцож байгаа юм. Oh my god. Би амьдралдаа анх удаа ингэж хурц тэгээд ийм ягаан өнгөөр бодож үзэж ин заяа. Би тасаагүй болохоор угаасаа ингэж бодуулах болгонд амар сонин эвгүй харагдаад идэх байхад ихтэй ордоо. За нүүр будгаа арилгахтаа Ruby Skin-ийн энүүгээрээ арилгана. Энэ угаасаа яг makeup remover таахгүй юу? Нүдээ үрж болохгүй штэ. Ягаад гэвэл сормостойгоо болохоор нүрнийхээ будгийг энүүгээр арилгаат. Надад гэхдээ энэ өчигдөр бэлгэнд ирсэн байхгүй юу? Үдсэн юм шиг надад ирүүлсэн байна. За нүднийхээ будгийг арилгачлаа. Одоо явж арсаа энүүгээрээ угаана. Яа нүрээ сайхан угаачаад ирлээ. Смут. Сав гоё зүйлх юм байна. Одоо энүүгээрээ. За би одоо амар өсөйтэй болохоор явж юмаа идлээ. Ямар эд шигтэй зүйл вэ гэдгийг нь уншиж өгье. Эхлээд би зүгээр ерөнхийдөө юунд сайн бэ гэдэг Бичлэгийн анзалж байгаа Мишель байна. Би саний хэсэг дээр ерөөсөө яагаад амар орилж яриад байгаагаа ойлгохгүй байна. Уучлаарай. Удахгүй орилгоо болчихно. Өрөвсөл намдаадаг, тархины үйл ажиллагаанд сайн, ой тогтоол сайжруулах, куркумин гэдэг турмерикт байдаг юм нь хүний мүүдийг сэргээдэг, сэтгэл санааг гоё дээшлүүлж өгдөг, зүрхний өвчнөөс сэргийлдэг, цусан дахь сахарын хэмжээг багасгадаг, мөөгөнцгийн эсрэг, энэ дотор орсон жинжер болон турмерик нь болохоор тоол боловсруулахад тусалдаг. Энэ дотор бас кальц байгаа сүүнэстэй, тэгээд витамин D байгаа. За одоо харин энэ бидний нөгөө яриад байгаа арсанд яг ямар үйлчлэгтэй юм бэ гэдгийг уншиж заяа. Wow.
Ингэж юм. Turmeric гэдэг куркумин гэдэг юм нь болохоор антибактериал өрөвслийн эсрэг учраас нүүрэн дээрх батга болон сорив тол болмод тустай. Эсийг чинь дотроос нь гоё гэрэлтүүлэх тийм давуу сайн талтай юм байна. Тэгээд Google дээр үзэх юм бол бүр өчнөөн судалгаа модалгаатайгаа зөндөө юм байна. Одооноос би тэгтээ ерөн тэгвэл turmeric milk-ийг их уудаг болно. Амтанд дуртай. Энэ turmeric-ийг би хаанаас авсан бэ гэхээр бүх супермаркет энтерт байсан шидэд нутаг гэсэн нэртэй ч үлээ. Доороо ингэ жоохон тунцдаг байхгүй юу? Хамаг юм би тэг ингэ сэгсэрж байгаа дуучтай. За, миний арьс одоо ямар ч будаггүй юу чгүй байгаа. Өндөгний цагаантай хар батга арилгах маск тавих гэж байна. Миний хамрыг ингээд харах юм бол хар батга бас байгаа зөө. Нойлын цаас юм уусаа салфетик авч жагаад ингээд салгаад нэмхэн болгоно. Болгосон юмнуудаа ингээд хайчлаад гоё тэнцүү хэмжээтэй болгоцсон. Хамгийн эхний давхаргаа тавина. Хоёр дахь давхарга. Гурав дахь. Тэгээ 20 минутын дараа уулзъя. За энэ 35 минут болчлаа. 20 минутын дараа арай хатааг байсан аахгүй юу? Тэгэд одоо бол хатцсан. Гэхдээ би энийг нэг ажиллана гэж юусоо бодохгүй байна. За ямар ч үзье. Юу ч байхгүй. Бид үү? За яг хөө энэ маск бол фейлдлээ заяа. Хамраа эхлээд гуйжуулж агаад Эсвэл энийгээ гоё ингээд нөгөө нүхээ нээж агаад гэдэг лөө. Тэгж агаад саний маскыг тавиад тэгж үзэх хэрэгтэй юм байна. Тэгвэл ажиллаж магадгүй. Уул нь бол ингээд татдаг юм байна л да хамаг юм. За. Оролдоод үзлээ би амар инээт харагдаж байгаа. Сүүлийн маск ямар ч гэсэн жоохон фейлдчлээ. Та нар хэрвээ шийдэж үзсэн бол би буруу хийсэн үү зөв хийсэн үү танарах болж ирсэн үү яаж доор бас бичээрэй. За одоо бүгдээрээ 5 хоног туршсан тэр шин зүйлүүдээ одоо дүгнэж ярилцахаас гадна шинэ авсан инсетэ санаа сэтгэлдээ хэлье гэж бодлоо. Ядууд хэрэглээд одоо бараг 10 хонжин. За тэгэхээр өдөр болгон туршсан 5 шин зүйлээс эхлэе. Эхлээд нэгдүгээр өдөр нь би удааны маск тавьсан штэ. Би ганцлан удаа хэрэглэсэн болохоор нэг тийм сайн үр дүн надад одоо хэлэхэд айгу хэцүү. Гэхдээ тэрийг байнга хэрэглээд ах юм бол арсанд сайн байдаг гэдгсэн шүү. Надад хийхэд амархан ч гэсэндээ байнга тэр удааны маскыг гэртээ хийгээл тэгэл нүүрэнд түрхэл байхгүй байх гэж бодож ин зав. Будааны шүүсийг аваад төнөр болгоод хэрэглэж байгаа шүү дээ. Тэр нь бол дайггүйсэн. Тэрийг бол хэрэглэж болохоор угаасны дараа бол айгуу гоё зөөлхөн болцсон нь ер нь бол мэдгдсэн. Тэгэхээр байнга хэрэглээд байвал бүр илүү л гоё болох байх. За, 2 дахь өдөр нь болохоор би юу илээ? Мөсөөр арчих. Айгуу удаан мөсөөр арчиж байгаа нүрээ. Жоох их унтчихаар миний нүд ингээ хавдчихдаг байхгүй эсвэл өдрөө унтчихаар ч юм уу. Тэгэхээр би газ мөсдөс тавь айгуу гоё болчтiin. Тэгэхээр мөсөөр арчихыг бол угаасаа зөвлөн айгуу хэрэгтэй. 3 дахь өдөр нь болохоор би гуашаага танилцуулсан. Энэ гуашааг надаас олон хүмүүс бас хаанаас авсан гэдэг Beauty Secrets гэдэг тэр дэлгүүрээс би авсан шүү. Нүрийн хавдар нэтер буугаад хамгийн гол нь нөгөө хүзүүн инхээр айгуу гоё тайвшраад айгуу гоё байдаг шүү. Тэгэхээр гуашааг бас хэрэгэлдэггүй бол хэрэглэж сураарай. Гэтэ хамгийн гол нь зөв хэрэглэж сураа. Буруу хэрэглээд сурчих юм бол нөгөө хэрэглэснээсээ исэн юм болоод бүр шал дими хэрэглээгүйсэн нь дээр 4 дахь шин туршсан юм нь болохоор turmeric Golden milk гэсэн те алтан сүү одоо монголоор орчуулах юм бол golden milk угаасаа арсанд ч гэлтгүй хүний биед хэрэгтэй гэдгийг бүгдээрээ хамт уншсан шүү дээ. Тийм болохоор golden milk-ийг бас ууж сураарай. За тэгээ хамгийн сүүлд туршсан юм нь болохоор өндөгний цагаантай маск заяа. Нэр ингэсэн шүү дээ. Би тэр өндөгний цагаантай маскыг түрхчээд усанд орчод гараад ирсэн чинь миний нөгөө хамран дээр хин цагаан ингээ батхнууд нь жоохон нааша гараад ирсэн мэсэн амар муухай сонсогдож ин л да. Тэгтээ тийм амар муухай байгаагүй заяа. Тэгээд ингээ гараад ирсэн мэсэн те би зүгээр хумсаараа баг ингээ жоохон шахсан чинь гарцсан за жоохон муухай сонсогд. Гэтэ нэрээ тэгсэн. Тэгэхээр тэр одоо баг ажиллаж байгаа л гэсэн үг л. Ruby Skin-ийн гуйжуулагчаар гуйжуулж агаад тэрийг бас би дараа нь хийж үзнэ. За одоо болохоор бүгдээрээ бүтээгдэхүүнүүдийн одоо ревю, туршлага ямар байсан бэ гэдгийг яриа. Нүүр цэвэрлэгчээс нь яриа гэж бодож байна. Энэ болохоор cleaning gel угаасны дараа нүрийг бүр ингээд таталцуулж маталтуулаад ингээл амар хэцүү болгоно штэ ер нь жээлэн юмнууд тийм болохоор би хүүсэн юмд айгу дуртай байдаг гэсэн. Тэгээд энэ бол ерөөсө тэгдэггүй юм бэлээ. Надад хараа айгу зөөлхөн санагдсан.
Үнэр нь ч гэсэндээ айгүй тийм гоё зөөлхөн. Одоо энэ Ruby Skin-ийн энэ лайных нь үнэрүүд нь айгүй гоё санагдаад байгаа. Амтан дээр туршилт хийгээгүй 100% vegan. Самнууд нь ч гэсэндээ дахин боловсруулагдсан энэ төр гэдэг утгаараа надад бол айгүй таалагдсан энэ брэнд. Анх удаа энэ брэндийг хэрэглэж үзэж байгаа. Дараа нөгөө арьсаа хөвөнгөөр арчин штэ те цэвэрлэгч ус энтрээр арчингууд ерөөсөө мейкап энэ төр үлдээгүй нэлээд сайн мейкап арилгадаг юм шиг санагдсан. Гэхдээ би нүдээ нэх боддгоо тэгж хүнд мөнд боддгоо бас сормосоо боддгоо болохоор яахыг нь би бол сайн мэдэхгүй байна. Миний мейкапыг бол хангалттай сайн арилгацсан. Дараагийн миний ярмаар байгаа юм болохоор энэ гуужуулагч маск гэж байгаа байхгүй. Одоо бусад ийм шавран гуужуулагч маскнаас надад юугаараа өөр санагдсан бэ? За бусад гэдэг нь миний зүгээр хэрэгжилж үзнүүдээс төрөхөд айгүй амар санагдсан. Дараа нь усаар угаахад айгүй хурдан гоё авагдсан. Надад бас тэрнээс таалагдсан. Тэгвэл би шавран маск тавьчаал ингээл угаагаал харангууд нөгөөдг нь арилаагүй заяа. Тэгэл дахиад угаагаал лээд штэ. Тэгээд энэний чинь 7 хоногт 1-2 удаа хэрэглэнэ гэдэг байгаа байхгүй. Энэ яг 5 өдрийн бичлэг болж байгаа болохоор би 1 л удаа хэрэглэсэн. Тэгтээ угаасаа цаашаа дандаа хэрэглээд явна. Дараагийн бүтээгдэхүүн болохоор тоник байгаа. Энэ тоникийн надад юунд таалагдсан бэхээр за яг тоник дээр нэг их юм яриад ах юм байхгүй. Тэгтээ 100% алкогольгүй болохоор үрээ угаачаад төрөхээр ерөөсөө ингэж хорсож морсохгүй айгу гоё. Үнэр нь бас гоё зөө. Би ер нь юмны үнэр нь амар дуртай. Дараагийн юм нь болохоор серум байна. Айгу гоё хөнгөн гээлэн хүү болохоор нүүрэн хурдан шингэждэг. Гээлэн гэлээгээд айгу тийм сонирн биш. Яг дайггүй санагцсан. Одоо баг талтаа орж ийн юу вэ? Жохон арай их хэрэглээд нүггүй юу. Гэхдээ энийг 2 хүн хэрэглэж байгаа болохоор ингэж дуусгах нь угаасаа аргагүй хөө. За дараагийн зүйл нь болохоор нүүрний тос байна заяа. Гээлэн бүтцтэйсэн. Тэгэхээр нүүрэнд айгуу гой хурдан шингэж өгнө. Хөнгөн бүтцтэй. Одоо 100 мөн бол надад айгуу байжгүй санагдаад байгаа байхгүй юу. Газ хурдан шингээл гой хөнгөн юм. Нүүрэндээ тос төрөхчээ тэр нь ингээд энэ тэнд ингээд наалдаад тахад айгуу дурггүй. Тэгээ тийм болохоор энэ хурдан шингээд тэгсэн бүртлээ гоё чийгшил өгч. Гадны бохирдлоос хамгаална гэдэг байгаа нь болохоор юу юм бэлээ штэ. Бидний инстаграмыг харж исэн чинь орчин үеийн асуудалд орчин үеийн шийдэлжлөө нэг тиймэрхүү бичсэн. Тэгээ тэр нөгөө юу юм гэхээр агаарын бохирдолтой, хуурай, тоос шороотой нөхцөлд энэ бүтээгдэхүүнүүд илүү тохирно гэж байгаа байхгүй. Тэгэхээр надад бас айгу таалагдаад байгаа. Энэ спрей баг дууслаа. За энийг дахиад тесттэй. Айгу ингэж хүчтэй цацардаг юунуудад нэг дуртай биш байхгүй. Гэхдээ энэ цацрахтаа ингээд өргөн цацард юм бэлээ. Ингэж цацард юм бэлээ. Зөвхөн нэг бөөгнөрч биш. Тэгээ тийм болохоор айгу дэжгүй байгаад байгаа. Гүн чигшилүүгч арсыг хагарч хүчлээдгээс урьдчилан сэргийлэн мөн арсыг цацраг туяаны болон гадны нуян утаа тоос шорноос хамгаалах болно. Нүрээ угаачаачууд спрей ч юм уу, мист ч юм уу цацах дуртай. Тийм болохоор баг би энийг өдөрт за хэд гэдэг мэдгүй ямар ч гэсэн маш олон удаа цацдаг заяа нүрлүгээ. Энд бол би айгу дуртай. Тэгээ ялангуяа одоо нөгөө 100 болж байгаа юм чинь нэг гоё нүрлүүгээ халууцж орж ирээ нүрлүүгээ юм татаад эсвэл халууцж явж байхдаа нүрлүүгээ юм цацгаа нэг гоё сэрэгдэн штэ тий би тийм болохоор ийм дайгуу дуртайхгүй. За ингээд ерөнхийдөө дүгнээд хэлэхэд бол Ruby Skin-ийн би энэ бүтээгдэхүүнүүдийг авсан штэ. Тэгвэл гоё санагдаж байгаа. Бүхэл бүтээгдэхүүнүүд нь надад ер нь бол таалагдсан. Шинэ мейкап, шинэ скин care энэ төр аваад тэгээ та нартай гоё санал сэтгэлдээ яг энэ шиг хуваалцж байна. Надад айгуу гоё санагдлаа. Тэгээ та нарт ч ихсэн бас сонирхолтой байсан баг гэж бодож байна. Тэгээ энэ бүтээгдэхүүнүүд надад илүү юм залуу арьсанд тохиромжтой юм шиг санагдсан. Эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай, арсыг хамгаална, тэгээ бас арсыг чийгшүүлнэ гэж байгаа. Таалагдлаа энэ брендийн. Тэгээ тийм байна. Анхны арьс арчилгааны бичлэг ингээд дуусж байна. Би тийм арьс арчилгаанд бүр маш сонирхолтой судалдаг хүн биш. Тэгтээ зүгээр өөрийнхөө хэмжээнд судлах хэрэгтэй юмаа судлаад хэрэг хийх юм ёстой юмудаа бол хийгээд ингээд явдаг. Тэгээ дутуу ярьсан зөндөөл юм байгаа байх, илүү ярьсан ч бас зөндөө юм байгаа байх. Тийм тэгтээ цаашид би асуусан мэдсэн юмнуудаа та нартай гоё хуваалцж байна. За тийм байна. Тэгээд энэ бичлэгээ үзсэнд баярлалаа бүгдээрээ. Дараагийн бичлэгээрээ уулзъя.